Санаа хүмүүсээ соёлын өвийн үндэсний төв Старт Лизийн хамтран бүтээж буй ухаан цохор нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт Баян зүрх дүүргийн 129 дугаар цэцэрлэг ахлах вэд бүлгийн уран бэлэг багштай 4-5 настай дүүнер маань хүрэлцэн ирээд байна. Амар байна уу хүүхдүүд ээ? Амар байна уу та? Их туяагшаа та өнөөдөр бидэнд ямар үлгэр уншиж өгөх вэ? За өнөөдөр багш нь хүүхдүүдтэй Монгол ардын үлгэр 7 өндөгтэй доглон шаазгай гэдэг үлгэрийг уншиж өгье. Та нар энэ үлгэрийг сонсч ирсэн үү хүүхдүүд ээ? За. Шаазгай гэж амт мэдэх үү? Мэдэн. Зүйтэй. За бүгдээрээ үлгэрээ уншицгаая. Эртээ урдын цагт нэг шаазгай алтан улаасан дээр аятай сайхан амьдарч байж гинэ. Тэр шаазгай 7 өндөгтэй юм санаж. Гэтэл аргач шар үнэг нэг өдөр жартгай нүдгээ жарвалзуулж урт сүүлээ шарвалзуулан ирээд шаазгай чи яасан олон өндөгтэй юм? Нэгийг надад өгөөт гэж хэлж гин. Шаазгай өндгийм нь идэхин гэж айгаад өндгөө өгөхгүй би өндгөндөө хайртай гэж гин. Аргач шар үнэг шүдээ яралзуулан тэгвэл би холын газраас тоос манруулж ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд алтан уургыг чинь тас мушгаад хайртай өндгийг чинь хамаад аваад явна да. Гэхэд шаазгай ихэд айгаад нэг өндгөө өгөөд явуулчихж гин. Маргааш нь нөгөө л аргад үнэг үүгээр түүгээр юм үнэрлэн шиншилж явснаа. Шаазгай дээр ирээд надад ахаад нэг өндөг өгнө үү гэж гин. Шаазгай та өчигдөр авсан өндгөө яасан бэ? Одоо би өгч чадахгүй гэж гин. Үнэг за тэгвэл газрын холоос тоос манруулж ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд алтан уургыг чинь тас мушгаад авна да. Гэхэд нь шаазгай айгаад ахаад нэг өндгөө өгчхөж гинэ. Аргач шар үнэг ингэж шаазгайг айлгаж 7 цагаан өндгийг өдөр бүр нэг нэгээр нь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлдэж гинэ. Шаазгай ганц өндгөө тэврээд өндгийг минь хизээ үнэг ирээд авахлдоо гэж айж уйлж суутал нэг хулгана гарч ирээд яагаад уйлсан тухай асууж гин. Би уйлалгүй яах вэ? 7 цагаан өндөгтэй сайхан амьдарч байтал аргач шар үнэг өдөр бүр ирж өндгийн минь зөсөөр байгаад идээд одоо ганцхан өндөгтэй үлдсэн гэд хэлж гин. Гэтэл хулган та юунд өндгөө өгсөн бэ? Гэхэд шаазгай нэг л өндөгтэй үлдсэн тухайга ярьж өгч гинэ. Хулгана эртхэн шиг энэ тухай мэдсэн бол чамд нэгэн арга зааж өгөх байсан гэд хулгана ингэж хэлж гин. За тэр үнгийг хүрээд ирвэл газрын холоос тоос манруулж ирэх туурайч нь алив? Алтан улаасыг минь мөргөдөг эвэрч нь алив? Алтан уургыг минь тас мушигдаг гарч нь алив гэж асуугаарай. Хэн энэ тухай зааж өгөө гэж асуувал намайг хэлсэн гэж хэлээрэй гэд гүйч гэж гин. Маргааш нь аргац шар үнэг жихээ соот ойлгож нүдээ жартайлгасаар бас л шогшоод ирж гинэ. Шаазгай үлдснэг өндгөө өгнө үү гэж хэлж гин. Шаазгай чи миний хамаг өндгийг идэж дуусгасан үлдсэн ганц өндгөө яасан ч өгөхгүй. Гэхэд үнэг хамраа сортолзуулж сэрвэнийхээ усыг босгоод газрын холоос тоос манруулж алтан улаасыг чинь хуг мөргөн. Гэхэд шаазгай таны газрын холоос тоос манруулдаг туурайч нь алив? Алтан улаасыг минь хуг мөргөдөг эвэрч нь алив? Алтан уургыг минь тас мушигдаг гарч нь алив? Гэж хэлж гин. Үнэг шүдээ яралзуулан шүлсээ савируулан хумсаараа газар маажин байж энэ үгийг хэн чам зааж өгв гэж гин. Тэгтэл би энд байна гэж хулгана гашгараад цаашгүй одож гинэ. Үнэг шүдээ яралзуулан шүлсээ савируулж хумсаараа газар маажин байж энэ үгийг хэн чам зааж өгв гэж уурсан хэлж гин. Тэгтэл би энд байна гэж хулгана хашгараад цаашгүй одож гинэ. Гэтэл арга залд үнэг хулганы үүрэн дээр очиод энд ямар хөөрхөн амьтан байгаа болоо гэж хэлж. Гэтэл хулгана хамраа цохиулахтал залд үнэг хөөх
Шамраг нэм хөөрхөн байгаа юм чинь толгоогоо цохолгол ямар хөөрхөн амтан байгаа болоо гэж хэлэхэд нь хулгай нь хууртаад толгоогоо цохолгочих. Гэтэл залт үнэг хөөх ямар хөөрхөн толгойтой бэ? Бүтэн биеэр гараад ирвэл ямар хөөрхөн амтан байгаа болоо гэж хуурч гин. Хулгай нь хууртаад нүхнээсээ гараад иртэл залт үнэг хурдхан гэгч нь амандаа залгаад авч гинэ. Гэтэл хулгай нь арга мэгсэлээд үнэггүй та ангар гэж идвэл амттай босуу гэж хэлэхэд нь үнэг тийм ч юм уу гэж бодоод амаа ангаахт нь хулган амнаас нь үсрээд үүрлүүгээ зовтон орчгож гинэ. За хүүхдүүдээ өнөөдрийнхөө үлгэрийг ойлгосноо? Ойлгосон. Шаазгаа маань анх хэдэн өндөгтэй байлаа? 7. Оо зүйтэй. 7 өндөгтэйгөө аз жаргалтай амьдарч байсан тийм үү? Үнэг ямар амтан билээ? Залтай, хорон санаатай, муу амтан байна тийм үү? Бас худалж амтан байх нь. Шаазгааг юу гэж хэлээд өндөгнүүдийг аваад идсэн билээ? Айлгаа тийм ээ? Эврээрээ мөрөгн. Гэтэл үнэгэнд эвэр байхгүйсэн тийм үү хүүхдүүдээ? Тийм. Худлаа яриад хүүхдүүдийг аваад хуураад идсэн байх нь. Шаазгаанд ямар амтан туслалаа хүүхдүүдээ? Хулган тусалсан. Хулган туслаагүй бол бүх өндөгөө худалж залтай үнэгэнд алдах гэж байсан байх нь тийм үү? Тийм. За хүүхдүүдээ өнөөдрийнхөө үлгэрээс та нар маань юу ойлгосон бilé? Худлаа ярьж болохгүй. Оо зүйтэй хорон санаатай байж болохгүй, найз нөхдөдөө багштай худлаа хэлж болохгүй байх тийм үү хүүхдүүдээ? Тийм. За сайн байна. Манай нэвтрүүлэг дараагийн булангаараа үргэлжилж байна. За өнөөдөр багштайгаа хамтдаа 7 өндөгтэй шаазгаа үлгэрийг бүтээл хийж тоглоцгоё. За ширээ болгон дээр өөр бүтээл хийн. За манай энэ ширээнд сууж байгаа хүүхдүүд маань энэ өндгөн шоколадны шар өндгөн шоколадны голыг нь цагаан өнгийн гуашаар будаад өндгийг нь дүрслэж хийн. За хийснийхээ дараа энэ ширээнийхээ театрт байрлуулж тавина. За ингээд өндгөө будсныхаа дараа энэ үнгийг эсгий балаар бүгдээрээ бодно шүү. Ойлгосноо хүүхдүүд ээ? Шинэ үзүүлэн гаргаад тавьсан байна. Яг үүнийг харж агаад за энэ шаазгаа шувууга гоошороо бодно шүү хүүхдүүд ээ. За ёо. Ханы өмнө энэ янз бүрийн цэцэгнүүд, энэ навчнууд байна. Энийг ингээ хуулаад чимэглэе бүгдээрээ. Энийг хардаа. Багш нь ингэж хийсэн байна. Та нар бас өөрөөр хийж болно шүү. За яа хүүхдүүд ээ. Үнийг ямар өнгөтэй яагаа лээ? За улбар шар өнгөтэй. Тэгвэл эхлээд улбар шар өнгийнхаа цаасыг аваад цавуугаа доороос нь ингээ баг зэрэг эргүүлээд за энэ дээр ингээ ардан түрхээд тэгээд эндээ ингээд наана. За хүүхдүүд маань 7 өндөгтэй шаазгаа хүүлгэрийг хамтдаа ярилцаж бүтээлээ хийж дууссан байна. Хүүхдүүдийн хараарай, найзууд нь шувууныхаа үрийг хийгээд дууссан байна. За найзуудаа хараарай. Манай 2 дугаар ширээнийхэн маань үнэг хийсэн байна. Багш нь баяр хүргэе. Ямар мундаг хийсэн бэ? За шаазгаа хүүлгэрийн үнэгний дүрийг бүтээж тоглосон байна. Хүүхдүүдтэй баяр хүргэе. Сайн байна. За манай энэ ширээний маань хүүхдүүд шаазгаа хүүлгэрийн шаазгааг өндөгтэй хийсэн тийм ээ хүүхдүүд ээ?
өнөөдөр үлгэрийн дөрүүдийг бүтээж хамтдаа зурж дүрсэлж бүтээсэн хүүхдүүдтэй баяр хүргэе. Багш нь маш их баярлалаа. Та нар бүгдээрээ мундаг байсан шүү. За өнөөдрийн үйл ажиллагаа дуслаа. Баярлалаа.